Боловсрол соёлын шинжлэх ухаан спортын яам. Ховд аймгийн засаг даргын тамгын газар. Жаргалан сумын ерөнхий боловсролын 7-р сургуулийн захиалгаар улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гарант Паскал хариуцлагатай хувьцаат компанид хариуцсан гүйцэтгэсэн 7-р сургуулийн дотор байр, урлагийн заал, спортын талбайн цогц бүтээн байгуулалтын нийлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Жаргалан сумын ерөнхий боловсролын 7-р сургууль нь анх 2011 онд ашиглалтанд орсон. Өдгөө 42 бүлэгт 1250 сурагч, 100 гаруй багш ажилчдаагаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуульд Жаргалан сумын Бичигт Баатар хайрхан тахилт зэрэг аслагдсан багийн айл өрхүүдийн хүүхдүүдээс гадна хөдөөгийн сумдаас хүүхдүүд зорин ирж суралцдагаараа онцлогтой. За манай залууга дөрвөн хөсөрнаа. Дээгүүр гэрээ тасармөрөд игээд эндэрт хөт хэцүү. Одоо дээр бадаг 5 хүүхэд өгнө. Энэ дотор байр. Ийм сайхан дотор байр байсан байна захир. Энэ сургууль хамтод энэ гоё хийсэн байна. Дотор нор үйлчлээ. Энэ гоё юм байна. Одоо сурдаг хүүд мэднэ. Дотор нагаад хүүдүүд ээлжээр гоё байна тэр байр. Бидээс тэнд хоёр ээж аав хүүхдүүдээ тэнд өөрснөө малдаг ингээд хоёр тустай амьддаг байсан хоёр тал. Тий одоо ингээд боломжтой баярлж байна. Хөдөөгийн машин хүүхдүүд бас байртаа болсон их хоёр сая боллоо. Бид чинь бас гэрэн нормаа тасраа хөдөөний бас одоо ингээд би одоо хүүхдүүдтэйгээ энд бас энд тасарсан байж байна. Хөдөө малтаа. Ийм учраас одоо байр ашиглалтанд орсноос одоо 100 хүүхдийн байр болсон байж байна. Ийм учраас бид нарт одоо хүүхдээ байранд боломжтой болсон их баярлж байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймаг орон нутгийн удирдлагууд, салбарын байгууллагуудын удирдлага төлөөллүүд, сурагчдын эцэг эхчүүд оролцсон юм а. Энэ үеэр аймгийн засаг дарга Дүүржав 1 сая төгрөгийн батламжийг сургуулийн захирал Алтан тунгалагт гардуулан өглөө. Мөн дотор байрны зөөлөн эдлэлийг худалдан авахд зориулж, залуусыг дэмжих хөтөлбөрөөс 10 сая төгрөгийн санхүүжилт олгохоо мэдэгдлээ. Ялангуяа одоо хөдөө орон нутгаас орж иж судалж байгаа хүүхдүүдийн хувьд байр савны асуудал бэрхшээлтэй. Эцгийн хараа хяналтаас хол байдаг учраас янз бүрийн хэрэгт зөрчилд оролцох хичээл сувлага нь одоо муудах ийм ажил асуудлууд бас нэгэд гардаг. Ийм учраас энэ хүндрэлтэй байдлыг шийдэхэд бол энэ дотор байрны барилга маань бас нэгэд одоо ач тусаа өгнө гэж бид найдаж байгаа. За нөгөө талаас аймгийн бодлого маань бас хүүхд залуучдын талаар авч хэрэгжүүл бодлого маань эрүүл үеийн саруулгын бүтээл сэтгэлгээтэй хүүхд охчуудаа одоо хүмүүжүүлнэ гэсэн юм зорилго тавиад ажиллаж байгаа. Ийм учраас энэ урлаг спортын талбай бол бас энэ хүүхдийн бие ялтрыг хөгжүүлэх урлаг спортоор хичээлэх энэ нөхцөл боломжийг бүрдүүлэхэд ихээхэн одоо ач тусаа өгнө гэж би ингэж найдаж байгаа. Ийм учраас энэ бүтээн байгуулалтын үр шимийг өнөөдөр манай Жаргалан сумын ард иргэд маань энэ хүүхэд багшууд маань 7-р сургуулийн хамт олон маань одоо хүртэх болсонд одоо баяртай байна. Энэ дотор байранд хүүхдүүд бол амьдарснараа сургуулийнхаа хажууд багш нарынхаа хараа хяналтанд ор одоо хөгжих, сурах ийм боломж болцоо нэгдэж байгаа. Тэр ч чанараараа бас манай сургуулийн сурагчдын сурлагын амжилт дээрэс нь одоо хүмүүжил төлөвшөлт бас эерэг нөлөө гарна гэж ингэж үзэж байгаа. Ерөнхий боловсролын 7-р сургууль нь энэ хичээлийн жилээс эхлэн спортын төрөлцсөн сургуульттай сургууль болох зорилт дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл спортод сонирхолтой сурагчид ерөнхий эрдмийн хичээлүүдийг судлахаас гадна спортын тусгай хөтөлбөр бүхий сургуультанд хамрагдах боломж бүрдэж байгаа юм байна. Иймхүү урлаг соёлын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 150 хүүхдийн суудалтай урлагийн заал, 1350 м2 спортын талбайтай болсноор тус сургуулийн сурагчдын урлаг спортоор хичээллэх чадвар бие бэлтраа хөгжүүлэх боломж нь бүрдэж байгаа юм а. Мөн 120 хүүхдийн багтаамжтай дотор байртай болсноор нийт сурагчдын 50-аас 60 орчим хувийг эзэлдэг хөдөөгийн сумдын малчин өрхүүдийн хүүхдүүдийн сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдэж байгааг тус сургуулийн хамт олон хэлж байна.